Энэ удаагийн хичээлээр бүгдээрээ бар зурж сурах болно. За ангитай маш гоё сүрлэг царай хэсгийг тодруулсан зураг сонгосон байгаа. За нийт ингээд талбайг харж агаад голоор нь нэг тэнцүү хувай бүтгэн зур. За одоо эндээсээ харж агаад хоёр талд нь яг тэнцүү хэмжээтэйгээр нүдийг нь хамрыг нь ингээд баримжаалаад зур. За зурхтаа одоо энүүгээр байгаа нь хар хийнүүдийг нь бас зураарай. За бүгдээрээ хамгийн цайвар цагаан өнгнөөс эхэлцгээе. За цагаан өнгөний ихэнх хэсгээ орхигч гэсэн сүүдрийн хэсгийг нь гоё өнгөлөг зурхын тулд дулаан цэнхэр өнгө, жирнэл яг өнгө авлаа. За дулаан цэнхэр өнгөөрөө эхлээд энэ доотлын сүүдэр хэсгүүдээ ингээд үсний ширхэгтэйгээр тэмдэглэлээ. За эндээс нь ахвалаад баг зэргийн жирнэл яг өнгө орлоо. Бирээ ингээд хэсгийг ингээд гоё усаараа ингээд уусгаад. За одоо цаашлах тусмаа сүүдрэн жирнэлийн ангон дээрээ бурангуй нэмээд ийм сааралтууд туяагууд юм. Цэнхэр өнгөж гэсэн.
За одоо доошогоо байгаа сахлын хэсэг нь өшөө гоё юм шаргал өнгөтэй уусгана. Эний цав цагаан өнгө байхгүй болчлоо гэж бити ягаарэ. За тийш энэ хэсэглэн ч гэсэн ингэж жоохон шаргал өнгөөр гэрэлс өдр хийж өгье. За одоо үлдсэн энэ хэсгүүдээ норгож жоод цагаан гүмсээ баг зэрэг зайтай. Зөвхөн энэ цагаатай хэсгүүдээ норгоорой. Цагаан үлдсэн одоо энэ шар өнгөөр зурах хэсгүүдээ үлдээгээд гээд зураад бусаар норгоод. За. Хоёр чихний хэсгэж мартахгүй. Энэ шар өнгнөөс нэлээ их хурлаа. Хамгийн цайвар шаргал хэсгүүдийг гаднах хүрийг нь ч гэсэн хийгээд за энэ дээр энэ шаргалангуу нэмлээ. За цагаанлага ингэж гоё өрсөлдөлтөд орсон байна. Хамарны үзүүрний хэсэг рүү боронг. За нүдний доотлын хэсгийн бараана муу адил ингээ гоё уусгадаг. Одоо ингэж жоохон хатаад ирэнгүүт нь бирэндээ ингэж будгаа ихээр наваад бирээ эргүүлээд зураас ингэж хэлдэг. Дээрээ боронгоо нэмж агаад бүр энэ бараа хэсгүүдийг нэмлээ.
дээдлийнх нь чихнийхээ хэсэг юм уу хий. Алсрах тусмаа юм утгад шар өнгө нь багасаад юм борон өнгөөрөө л ер нь уусгаад шаргалан үүсгэж байгаа. Хамрын үзүр хэсгээ ягаан өнгөөр. За энэ улаан өнгөн дээрээ улбар шар өнгө нэмээд ийм шүрэн өнгө үүсгэнэ. За нүднийхээ хэсгийг онзуурыг хамгийн цайвар гэрлээ үлдээгээд гэлцний нэг шар өнгөөр таглалаа. Энэ нүдэн дээр маань бол 2 гэрлээ. За юм ногоон өнгө жаа. За одоо энэ нэг цэнхэр өнгнүүд маань нэлээд байхгүй болсон байгаа учраас тэр өнгнүүдээ дахиад дээрэс нь сүдэрлээд үсний ширхгээрээ явуулдаг. Хэрвээ ингэж юм олон өнгөөр уусгах хэцүү бол зүгээр шууд хар өнгө авч агаад гээд усаар уусгаад юм саарл. Болоход хийгээрэй. За энэ сахалны цаана юм том хар судал явж байна. За тэр судлыг нь ч гэсэн хийчихдөө. Энэ сахлуудыг нь бол дараа нь хий. За гээд хар өнгө авч агаад за тэр борон өнгө нэмлээ. Нүднийхээ орхон хэсгийг хий. Дээдлээс нь юм нойтон байсан ч зүгээр гэд хар өнгөөрөө гоё ширхгээрээ явж хахад л болно. Гол нь энэ хар өнгөө шингэлэхгүйгээр будаг ихтэй явж байгаа шүү.
Бэрээ ингэж бодог ихтэй авч агаад ингээ гоё хуурай таталттай яваад зарим хэсэг дээр ингэж хөндлөө яваад явж байгаа. Тэгэхгүй нөө ширхэг болгоныг ингээд зураасаар хэрэгслээд явахаар аюу хэцүү байхгүй юу? За зарим нь ингээд гоё хуурай таталттай. За нүднийхэн доотлын хэсгийг хийцгээе. Тийм гоё таталттай. Ингээд хөнгөн усаар маш бага усаар ингэж норгоод за тэгэнгүүтээ бор өнгөөрөө энэ судал байгаа хэсгүүдийг ингээд хөнгөн татчих. Тэгэхгүй нөгөө шууд цэглэж юм бол айгу санаа харагдана. Ингээд судлуудыг татлаа. За одоо энэ нойтон байгаа дээр нь маш бага бодгаар ингээд цэглээ. Нүд нь хатцсан байгаа. Нүднийх нь энэ гол хэсгийн харыг нь хийж өгцгөөе. За одоо өгүүлсэн юм. Гэл нэмээд хийгээд өгөөд. Харангуй гойддаг. За харангууруу хамааны хэсгээ ингээд гой тодорхой болгоод ийм бороонгоо авч агаад нүднийхаа дэвтлийнхаа энэ сүдрийг нь хийж өгцгөө. Тэгсэн ингээд илүү гүн болж өгч. Цайвар цэнхэр өнгөөр
Гэт энэ хамгийн анх хийжсэн сүдрүүдээ өшөө гом болгоод хэлээ. Одоо энэ хэсгийг өшөө гой тодруулж өхийн тулд юм бороо өнгөхөө харангуйтэйгээ холж аваад нэлээд будаг багтай бирээ эргүүллээ. Хажуу талаар бариад гээд татна. Эргэн тойронд нь одоо гоё фонод өргөж өнгөгцгөө. Бүхэлд нь орох чоод хэсгэж гисэн орохч. Гингүүтээ гоё зурган дээр ашигласан гоё шарангууд тусаагаад өгье. Цан эргэн тойрныг нь баг зэрэг юм цэнхэр туяа оруулаад гоё аслалт хийж өгнө. За одоо энэ хэсэг нь ингээ хатж итэл энэ ирүүнийхээ хэсэг дээр гоё нарийн нандан борongороо нэрийнхэн зураас хийж үзье. Магаад дээр нас зарим судлуудыг тодруулъя. За энэ хэсэгт нь шарангуй гоё нэмлээ. Хэсэг нь нэлээд хатж байна. Харцыг нь тодруулахын тулд юм шаргал өнгө рүү нэмж өгье. Шарангуйас нэлээд өтгөнөөр
зарим хэсгүүд ингээд тавьдаг юм. Одоо ингээд бүх хэсэгтэй харьцуулахад хамар маань нэлийн хавтхан харагдаж байна. Тэгэхээр тэр хэсэг дээр нь бас гэрэл сүдэр нэмээ. Тэр нэлийн авсандаа даруул. За энэ хэсгээ одоо хаттал нь хүлээцгээе. Тангууд нь эндээс нь гой сахлын татч өгөөд энэ хэсгээр нь ч гэсэн за энд болохоор юм цав цагаан өнгөтэй байгаа учраас зарим саарлангуур хөмсөний ширхэг татхад харагдах юм байна. Тэгэхээр ингээд бэрэ гэж хэлбэлж байгаа. Цагаан гошоо шахацгаая. Хамгийн нарийн бэрээ сонгоод нүдэн дээр ургууд байгаа юм ганц 2 цэгүүдийг хийж өгье. Хамрын хүртэл байгаа зарим цагаан усны ширхэг нэмлээ. За цагаан утга баг зэрэг устайгаа жоохон хэллээ. За өнөөдрийн хичээл маань үүгээр өндөрлөж байна. Амжилт хүсье.